ерөнхийлөгч Владимир Владимирович, эрхэм үндэт ерөнхий сайд Шинзо Абе, эрхэм үндэт ерөнхийлөгч Мун Жэ-ин та бүхэнд энэхүү форумд оролцож байгаад баяр хүргье. За мөн энд оролцож байгаа зочид төлөөлөгч та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд анх удаага энэ алс дорнодын форумд оролцож байна. Миний хувьд бол сэтгэл их өндөр байна. Манай Монгол орноос энэ алс дорнодын форум руу хурж ирэхэд ерөөсөө агаараар 2 цаг 55 минут болдгийм байна. Миний бие Европоос Инчон Солонгосын Сеул хотоор дайраад ирэхэд цаг 45 минут болдгийм байна. Би энэгээр юу хэлэх гээд байна гэхээр энэ бол алс дорнод биш монголчуудын хувьд бол энэ ойрх билижний бүс нутаг юм байна гэж одоо мэдэрч байна. За ингээд энэ Дальний Востокт ирээд хамгийн түрүүнд миний хийсэн юм бол ерөнхийдөө энэ бүс нутгийг судалж энэ портод очиж өөрийн биеэр үзэх байсан юм аа. Ингээд надад форумын нээлтээс 2 хоногийн өмнө ирдэг нь бол ажил хэрэг санал тавиад Оросын холбооны улсын тээврийн сайд Соколов мөн төмөр замын дарга Хой Цэрэг нартай энэ Восточны портыг үзэх боломж олдсон юм аа. Энэ портыг өөрийн биеэр үзлээ, харлаа. Надад бол маш өндөр сэтгэл төрсөн. Яагаад гэвэл Монгол орн өөрөө далаад гарцгүй ийм орн юм аа. Бидний мөрөөдөл бол далаад гараад тэр далаад гарна гэдэг маань манайд байгаа газрын баялаг болон бусад бүтээгдэхүүнүүд дэлхийн үнээр зарагдах том боломж юм байна. Мөн миний энд ирдэг гол асуудал бол энэ манай хойд хөрш Оросын холбооны улсаар Монголын бараа таваар дамжин өнгөрөхдөө энэ дамжин өнгөрж байгаа дорой тээврийн хөнгөлтийг авах ийм зорилгыг агуулсан. Энэ зорилго бол үндсэндээ биелэлээ гэж үзэж байгаа. Энэ зорилгын төлөө олон жил явсан, үүнд оролцож дэмжсэн Владимир Владимирович болон энэ хүү албаны хүмүүст бас дахин баярлалаа гэж хэлье. Нэгэн хэцүү асуудал байсан, олон жил ярьсан. Гэхдээ бид нар хийж чадлаа гэж тэмдэглэхэд зүгээр байна. Мөн өчигдөр бид нэр Японы ерөнхий сайд Шинзо Абетай уулзаж ярилцаж хоёр орны харилцааны тухай мөн энэ Восточны энэ зүгт энэ бүс нутагт ямар шиг байдлаар хамтарч ажиллах талаар нэлээд ярилцлаа. Мөн Солонгосын хогийн аюулгүй байдлын талаар хэрхэн хамтарч цаашд ажиллах вэ гэдэг ярилцсан. Баярлалаа танд. За мөн надтай адилхан шинээр сонгогдсон Солонгосын ерөнхийлөгч танд баярлалаа. Мун Жэ-ин бид нар бол хоёр орны ард түмний хамтын ажиллагаа мөн Солонгост олноороо ажиллаж байгаа ард түмний тухай ярьсан. Мөн Солонгосын хоогийн тал дээр бас хэрхэн хамтарч ажиллагаа бас нээлттэй сайхан ярилцсан. Баярлалаа танд. Ингээд энэхүү уулзалт, энэхүү форумд оролцож байгаа зочид төлөөлөгч нарт дахин баяр хүргэе, амжилт хүсье. Баярлалаа. Last but not least, we come to the leader of a very, very